За намайг хин төрлийн амьд би Америкийн нэгдсэн улсад одоо 17 жил амьдарч байна. Тэгээ ер нь одоо энэ бүх хүмүүсийн одоо гадуур гарц ирдэг юм мэдж ин л да яагаад гэвэл бас байгууллагуудад одоо талах жилдээ явж байна. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн байгуулах шалтгаан нь бол манай ээж энэ анхны лагчдын хоёр хүүхдийн нэг юм байсан. Тэгээд ээжигээ айгүй өчнөр алдсан учраас ер нь бүх туслах хэрэгтэй юм байна гэдэг үднээс би нэг байгуулсан. Тэгээд сүүлд нь одоо би хүн туслаад байсан чинь ер нь бол гадаадд амьдарч байгаа хүмүүс 10 жил бишээ 5 жилээс дээшээ ихлүүлээд яг өвдөж эхэлдэг. Яагаад гэвэл нөгөө бүх Монголоос гацсан бүх энерги дуусаад тэгээд ялангуяа эрэгтэй хүмүүс бол бүр ерөөсөө яг сөхөрч унжиж яг одоо ямар нэгэн байдлаар хүнээс тусламжгүй. Эмэгтэй хүмүүс нь болохоор яг хайцангуй надад дамжуулаад хайцангуй бас нөгөө юм илгүүлээ явдаг л та. Тэгээд би тэр нийгмийн хамгаалалт бишээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгалын хэсгээс ийм гадаадд байгаа хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг хамруулж болох уу? Ер нь энэ талаар ямар тийм хууль зүйн тийм одоо уялдаа байдаг юм болоо? Нэгдүгээр тийм юм асуух гэсэн. Хоёрдугаар гэх юм бол бүхэл хүмүүстэй одоо гадаадд байгаа консулын газар элчин сайдын яамнуудыг нэлээд муу хэлсэн. Гэхдээ манай Америкт байгаа би одоо 4 элчин сайдыг өргөцсөн. Тэгэхээр манай Америкт байгаа элчин сайдууд маш сайн ажилладаг. Маш сайн ажилладаг. Хэрвээ элчин сайдын яамд дуудлага ирээд дуудлага аваагүй тохиолдолд яг зархсан учраас бүцэд зархдаг. Яг элчин сайдын яамнаас ярьж ийн гэдэг. За ялангуяа хамгийн сүүлдээ автон гэрээ сайдыг илснээс хойш одоо элчин сайдын яамны тэр ажилтнуудын тэр хүмүүстэй холбогдож ажиллаж байгаа тэр үйл ажиллагаа бол маш сайн ажилласан. Тэгээд тэр нийгмийн даатгалын техникээр бол би тэгж юу яах гэсэн тийм юм давж асуух гэсэн өшөөний хэлэх гэж байгаа юм бол энэ зөвхөн одоо хүүхдүүдийн асуудал биш юм аа. Тэр одоо бичиг баримтгүй одоо энэ харилцсан тий одоо энэ ажиллаж байгаа хүмүүс ажиллаж амьдарч байгаа улсууд одоо ер нь бол залуучууд бол сүүлийн үеийн одоо залуучууд бол 2-3 хүүхэдтэй болж байна. Америкт бол нэг хүүхдэд дагуулад очсон 2 хүүхэдтэй ингээ 3 хүүхэдтэй болоод хүүхдүүд нь болохоор зэрэг бүгдээрээ тийм аргагүй орчинд өсөж байгаа учраас зэрэг нөгөө нэг аюу сайн англи хэлтэй болсон. Тэрээс гараад англитай болсон. Ээж аауд нь англи хэлээ нөгөө англи хэлийг тэдний хэмжээнд сурч мэдчих чаддаггүй. Өглөө гараад ажилдаа явдаг. Мөнгөний бүлжаач юм хийхгүй болоод нөгөө хүүхдүүд юу аг ирэн болохоор ичих гэдэг. Тэгэхээр юу хүүхдүүдийн энэ бичиг баримтны асуудлуудыг одоо яаж зэгцэлэх юм болоо хэвээр мэдэх юм байна. Энийг бас намайг дамжуулж өгөх гэсэн байхгүй юу?